Зөөрөмөнд заз усан руу явахын өмнө нэг лайв хийчихээ да. Өвлийн үргэж бас байх юм аа. За би нэг сони юм ярьж юу та бүхэнд. Ханаас нэг хэлдэм билээ. За намайг шоронд байхад надтай цуг хөрхийн Баянгол дүүргийн онцгой байдалд ажиллаж байсан энэ гээд ах эхнэрийнхээ хамт хөрхий. Эхнэр нь 10 жил, энэ 5 жил аваа явсан. Гэр бүлэрээ ял авах амар юм бил. За юу болсон бэ гэсэн чи энэ ахыг байгалийн алуурчин хамтын ил өгөхлөг компани захирал ган зориг гэж нөхөр заяа. Цэвэр тонгорсон. За энэ ахын найз бас инээр эхэлсэн манай намын нэг журмын нөхөр байдаг. Тэр хоёрыг наад муу байгалийн алуурчин ган зориг тонгордог байхгүй юу? Ягаад гэвэл анх нөгөө нэг тэр байгаль алхтаа тэр лиценз, наануу цаануу бүх асуудлын тэр хөрөнгө оруулалт муруулалт олж өгөх ажлыг энэ хоёроор хийлгчихэд энэ ах болохоор зэрэг нэг авгаагаараа найзынх нь гашаа башиг барьцаан тавилсан юм байлаа. Банкнаас илүү банк усаас зээл аваад. Тэгэл зээл ус аваад ингээл нэг бас нэг алтны уурхай одоо тий ашиглалтанд оруулах санаатай зүтгэсэн юм байл. За тэгээ явж исэн чинь нөгөө байгалийн алуурчин хамтын их хулгийн ган зоригчин энэ ахыг энэ найзтай нь эхнэртэй нь мөрөөд алга болсон. Нөгөө алт ухдаг нөхдүүд хөрөнгө оруулалтыг олж аваад ингээд робсын түрээс бичих цаас лицензийн төлбөр бүх юм аялагчаад. Тэгсэн энэ ах яасан гэсэн чинь нөгөө мөнгөний тэр ган зориг нөхөр аваад одоо ашиглаад тэгээд төлбөрийн чадваргүй болж үлдэнгүүт нөгөө банк ус нь тэр эхнэрийнх нь найзын гашаа байшингийн зарцсан юм байна. За ингээд нэг банк ус баавсан гэр оролт нэг 7 буудалд гэлөө нэг гашаа байшингаас болоод нөгөө гашаа байшингаа алдсан хүмүүс нь яах вэ? Зам дагуу объект байсан юм шиг байгаамаа. Тэрвэн ган төгрөгний хохирлгээд энэ ахыг авгаатай нь заллингаар гомдол гаргасан. За тэгээ гомдол гаргаад хөрхий заллин ч донц хэмжээний хохирлуул тэгэл 10 жил 5 жил өндөр ялтаа шүү. Тэгээд тэр ахгүй шоронд явсан. Тэгээд тэр ган зориг боддоо асар олон 100 кг малт олцоод энэ ахыг өмнөөс шоронд явуулж байгаа. Энэ мэтлэн шиг одоо тэр нар мандах гэд нэрийг хэлж чи. Нар мандах гэд ах үг. Тэгээд яг тухайн үед тэр бит хоёр байна шүү дээ. Би ч бас шүүхээс хэлмэгдээл ял аваад автобусанд гавлуулаад явж исэн. Ах үгийн нулимсэн зээлгнэл ярьж исэн баг. Хүнд итгэлтгүй болчих юм уу хэрднэ гэд. Тэгээд ахуйч яах вэ тэгэл даваад нэмэргүй тэгэл хохирол гомдолтой гээд одоогоороо шоронгоос гарч ирээгүй 23 онд ял авсан 5 жил гэдэг чинь 28 он хүртэл 5 жил суун. Ягаад гэвэл хохирол гомдолтой одоо хүнийг шүүхээр магадлалд оруулдаг байхгүй юу? Ингээ хүний амьдрал алсан хулгайч өнөөдөр өөрөө шоронд орчиж. Одоо хохинох нь бас хаашаа юм. Энэ үүлийн үр мөн үү? Мөн шүү дээ тий. За тэгээд яг байгалийн алуурчдыг яагаад хөш хариуцлагатай уулуурхай хийлэгдгүүгээр толгойг нэгдгийм бэ? Гадны хөрөнгө оруулалт биш яагаад энэ байгалийн алуурчд руу манай эх орончд явдаг юм бэ? Эднэр очиж шантаж шаагаад мөнгө авдаг. Одоо тэр гэвтэ цэнкэр гэдэг байгаа шүү дээ. Тэр нэг харцах хин гэлээ нэг бүхэн зэрэг энэ чинь зүгээр л шантаж шаагаад энэ гар хуруунтаа алтан бүгж зөөгөл том хөөрөг чулуу барайл ингээл хийг ажилгүйн хідэн хулгайч нар. Байгалийн алуурчдыг яаж чадахгүй тэднээс шантаж авч ухаж байгаа алтнаас нь татвар авдаг байхгүй юу? Ингээд манай нэг хөлхний их орончд чинь болвол дотоодынхоо байгалийн алуурчдыг ерөөсөө ярьдаггүй. За дотоодын байгалийн алуурчд нь та нар юу хийснийг би харуулах уу? Хараа. Одоо тэр хамтын их булгийн нэг хулгайч байгаа. За яа. Одоо сая энэ попл дээр үед гарч ирсэн юм байна. Би дөнгөсөө шеэрлэлсэн. Энийг харуулъя хараа. Энэ хараа. Энэ стовоо хулгайч энэ. Бокс албаны ерөнхийлөгч асан хамтын их булг Wine Mine Clean. За энэ ч юм. Завшсан асуудлыг энэ удаа сөхий. 2018 онд булгийн ихтэл шүүгт эдний булгийн ихт хот дуудлагын дээрх газрын лицензээр ухаад шийдвэр бол Монголын бокс албаны ерөнхийлөгч хотын дарга Нямбатар 2021 оны 9-р сарын 9-ний өдөр сонгогдож
улмаа зориг лизний өдөр туулын их цаа байсан нь 17-оос 2020 онд зоригтой хамт баян алт бишилт хотын байсан ганц зориг Одоо энэ хараа. утгаараа авахж тухайн сэргээлд огт хийхгүй байсан. Туулгал руу шалаамаа шааж. Чэнжүүдэд зааж олон гибомын татвараас үргэлж зайлшгүй. Энэ хараа туулгал руу шалаамаа шааж хараа. Татвар тагнуулын анхааралтай авч улсад орох ёстой хөрөнгийг улсад нь буцаан авах ёстой үзээ. Хоёр ч удаагийн залхингийн асуудлаар аавын хаалга татаж байсан ганц зориг болон нэр дүрсэн. За энэ ганц зөрөг хулгайч өнөөдөр 461 хоригдож байна. За би нөхрөөс тэр Норманд хахын даалгавраар бас гарч ирээд за ахын дуу гаруул нэг Норманд байгалийн алуурчин ганц зөрөгтэй уулзаад ахыгаа нэг охирол гомдлын асуудлыг яриа тэрэ одоо тооноор нь алт ухаад амар мөнгөтэй болсон гэсэн охирол гомдоо барагдуулчвал бас нэг шоронгоос магадлаарч гэслэнгээ гарыг гэд над дээр хилүүлж ирсэн. Тэгээд тухайн үед би гарч ирээд энэ нөхөр бол тэр Нормандхын хэлсэн үгийг хүлээж аваагүй нохоо госч байгаа юм шиг явсан. Өнөөдөр ашгүй энэ нөхөр биш штэ. Балтны ял авах нь тодорхой болжээ. За ял авахынхаа өмнө шоронд орчоод өөр нэг хүнийг гөрж байгаа хараа. Одоо миний таньдаг бас л би энэ Өргөн Чимбаг танилтаа өнөөдөр ч ингээ энийг сэвж чинь би та нарт харуулъя хараа. Өргөн Чимбат гэх эрхгээд чинь гар хөл юу ч гэнэ Чимбаг ингээл цагдаа нарын хурандаа нартай холбоол гөвж өгч байна. Өө яа. Тэгэл одоо ерөнхий сайдтай холбоол ерөнхий сайдтай холбоод нүдчгээр нь тэгээд хаашаа юм. Энэ ерөнхий сайд одоо нөгөө гөвсөн сайтуудаас найгаад энэ Чимбаг шоронд явуулах юм гинэ. Энэ хараа ингээл ерөнхийлөгчтэй холбоол. Энэ хараа энэ овой гар хөл хурдтай хулгаач. Хараа. Ингээл Эрдэнэ эргэл цагдаад ажиллаж ирсэн мөн үү? Ингээл туг цэгээ мэн тэргэл гөвж өгж гэнэ энэ ч. Өдрийн сан дээр хүртэл гаргаад тавьсан байгаа байхгүй юу? Амар уу. За энэ ямар учиртай болсон гэвэл хараа. Энэ Чимбатыг би мэднэ. Чимбат чинь харин өөрөө хамтын их булгийн энэ сайтаар өнөөдөр нөдүүлээд байгаа Чимбатад лиценз зарна гэж 5 сая доллар аваад за юу 5,000 төгрөгч өгөөгүй морьцсон байвал яах вэ? Тэгэхээр чи одоо хүн залилуулсан бүр гашаа байшин нэг тэр бомаар үнэлээд авгаа нөхөр хоёрыг авгааг нь 10 жил нөхрийн 5 жил явуулсан юм чинь Чимбат 5 сая төгрөгөөр залилуулсан гэд гомдол гаргахаар тэрийг хуулийн байгууллага авч хэрэгжүүлэх нь аргагүй штэ. Тэгээ хамгийн гол нь энэ хулгайч биш штэ. 22, 23, 24 онууд ганц зөрөг олборсон алт нь 250 кг гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь одоо тухайн үеийн Монгол банкны ханшаар бодоод үзэхэд 180 кг 180 сая төгрөгөөр 250 кг алтыг энэ хулгайч зүгээр зарахад 45 тэрбум төгрөг татвараас нь угтдсан. Нэг төгс зэрэгэлт хийгээг одоо энэ хараа байгаль алсан газрын 5 хүнд харуулъя. Хараа. Ингээ алаа хийцсэн. Нэг төгс зэрэгэлт хийгээгүй. Энэ бол байгаль орчны гэмт хэрэг. Мөнгө угаалт, За энийг шаардлагатай бол энэ туулгал яг хажууд нь байгаа энэ хараа. Энэ заамар маамрыг бол ингээд ер нь бол алаа хийцсэн шүү дээ хулгайчуд хөш. Тэ. За би тэгээд энэ хулгайчийн юуг нь би баг өрчин та нар санаж ийл би бол байгалийн алуурчдыг үздэггүй шүү дээ. Та нар мэдж байгаа. Манай Баян Онгор аймгийн Байдэргийн гол дээр алт ухчихсан нөхцүүдийг би өөрийнхөө зарлаар очиж лайвдж болиулж ирсэн юм аа. Мэдж байгаа. За нодны би Эрдэнэт рүү явах зам бас бүрг хангаагаар дайраа явсан. Зүгээр л тэр бүрг хангааг бол зүгээр бузарлаа хийсэн. Над одоо энэ бичлэгүүд нь байна л та. Вайбраар би тухайн үед дороондож бичлэжсэн бичлэгүүд нь хараа. Зүгээр аалсан заа юу энийг бүрг хангааг. За одоо энд нэг юм би нэг iPad-аар сая миний iPad-аар бичлэгээ хүүг рүүгээ явуулах гэсэн чи явуулсан байгаа хараа. Ингэж алсан энэ хулгайчуд. За энэ хараа. Ингээ алаа хийсэн. Энэ бүрг хангааг ингээд энд хүндийг дуусгаа хийсэн заяа. Энэ байгалийн алуурчин ган зэрэг. За одоо цагдаагийнхаа хууль хяналтын бодвол одоо миний лайвцнаас хойш та нар гүйцэтгэх ажил явуулсан байлгүй дээ. Одоо гүйцэн шүү. За хажуугаар нь заллингаар энэ хулгайч дээр асар их нэмэгдэн шүү заяа. За энэ ингээд миний падаар ирсэн бичлэг. Миний дорон дээр бичижсэн бичлэг шүү. За одоо энд ингээд энэ хараа. Бүр ингээд карьер үлдээсэн тараа хараа. За энэ дээр энэ рүү ингээд мал өхвөл унал шууд өхнө. Тэ? Хүмүүс унал шууд өхнө. Гарцгүй юм карьер үлдээсэн. Энийг бусааж болуулах хэрэгтэй шүү дээ. Энэ байгалийн алуурчтаар навшнууд би
Би даанч одоо тэр нодны билүү үржин энүүгээр явж байгаад нодны шүү дээ. Нодны хавар явж исэн юм. Дахид зав гараагүй явж чадаагүй очиж. Тэ? Ийм болсон шүү дээ. Хараа. Ингэж алсан энэ хулгайчууд. Энэ үл зүгээр цахуугийн бичлэг шүү. Миний дорон дээр үтсэн бичлэг. Тэгэл техникээр бол энэ хараа. Ингэж алж байгаа юм. За тэгээ энэ хулгайч чи одоо биш шүү дээ. Бүр сүүлийн 3 жил дансаар нь энэ хамтын их хулгийн ганц зөргийн дансаар нэг их найт төгрөг орж гарсан. Нэг их найт төгрөг. Бараг 3 аймгийн төсөв юм хаашаа аа. Тэгээ улсад төсөн татвар нь байхгүй. Монгол банкнд алдаа төш байхгүй. Дандаа контрабанд хийдэг хэлээр алтгаар гаргуул контрабандын гэмт хэрэг. Тим чэнжүүдэд нууцаар өгдөг. Ийм овоо хулгайч аа. Тэг хүнээс 5 сая доллар авчаад нөгөө хүнийг шоронд байхдаа дахиад сайтуудаар гүйлээд байвал яах вэ? Хамтын их хулгийн намайг хүмүүс юу ярьж байгааг бас ойлгохгүй гэж бас магадгүй дахин хэлье. Хамтын их хулгийн ган зэрэг гэж байгалийн алуурчин хүнээс 5 сая доллар зээлж лицензээ зарна гэд хөш 5,000 төгрөгч өглгүүгээр дээрмдээ далгуулаад заллиг ийдсэн. Тэгээ нөгөө хүн гомд гаргадангууд нөгөө өнөө өнөөдөр сайтуудаар битүү гүйлж байна. Энэ сайтууд гэдэг чинь та нар мэдчихэж байгаа шүү дээ. Намайг бас би номингийн бузрыг яриад очихоор энэ харилцаа холбооны сайт чинь одоо монголчууд цөөгүүл юм чинь нөгөө хий явуулсан ингээл асуухаар тэр явуулсан тэдээр хийсэн ингээл намайг чинь нэг сайтад 10 сая төгрөг өгөөл 30-40 сайтаар гүвжсэн. Нөгөө сайтууд нь дандаа захиалгын сайтууд хараарай. Энэ хараа. Захиалгын сайтууд. Нөгөө voice voice цэгээмэн. iVoice. Нөгөө асуу цэгээмэн. Дандаа намайг гөвжижсэн хулгайчууд заа ёо. За тэгээд одоо энэ янз янзын торол хаягнуудаар ингээл өдрийн сонирчин дээр тэдрэг төлбөртэй аваа шаадаг болчихсон. За ингээл энэ нөхөр бол ингээл хараа. Өнөөдөр сайтуудаар мөнгөтэй байна. Энэний дансанд нь одоо байна шүү дээ. Зүгээр л 130 орчим тэрбум төгрөг байж байгаа дансанд нь. Одоо тэрийн дарц зарцаах хэрэгтэй. Өвдсөн зовсон хүмүүс тарааж өгөх хэрэгтэй. Энэ байгалийн нөхөн сэргээлтийн харин жиг мод ногоо тарьдаг хүмүүсээр хөш нөхөн сэргээлэх хэрэгтэй шин хулгайч шиг. Зүгээр дансандаа одоо шоронд байгаа хулгайч дансандаа боддоо 130 тэрбум төгрөгтэй. Одоо энийг одоо шүүгэн шийдвэрийн анхааралтай авахгүй та нарыг худалдаад авчих байдээ өөй. За хууль сахиулагчнараа над байгалийнхаа алуурчинд холигтуулж ба. Одоо тэр нар мандах ахын гэр бүлийнхнийг би олж энэ дээр гомд гаргуулнаа. Улгаачаар. Тэ. Лайв чинь гацаад байна гэнэ үү? Яаж вэ? Тэг гайгүй өстэй. Гайгүй байх ёстой шүү дээ, тэ. Тэгээ одоо боддоо нөгөө энэ одоо цагдаагийнхантай хамааралтай бас. Одоо Дорнговын цагдаагийн дарга байсан хин гэж сая нэг хүнтэй уулзаад энэ хулгайчийн талаар асуусан чинь Эрдэнэбаатар гэх цагдаагийн дарга байсан нөхөртэй холбоотой гэж байна. Өөр чи хийн гэлээ. Ямар ууган гэлээ. Тухайн үед одоо би сандгийн намайг анх лайв хийгээд Нямбаатартай халалцаад эхлэнгүүд Фоксын холбооны Нямбаатарын дэд ерөнхийлөгч тэнд хурандаа нартай хамгаалттайгаар зүгээр тэнд бол алтыг алж яах гэхээр би нэг тоогоогүй байхгүй наа яг нэг одоо бас нэг ажлын байр нэмэгдүүлээл яг нэг 50-60 см-ийн зузаантай хөр суулаад явж байгаа бодсон чи бүр 500-600 метрийн гүнтэй бүр байгаль алаа дагч нөхөн сэргээхдэггүй аймаар юм болцсон цагдаагийн хурандаа нар хамгаалж исэн гэж байгаа байхгүй боддоо хууль сахиулахын. Тэгэхээр одоо энэ нөхрийг бас тэр хамгаалдаг хурандааны нар хүртэл олж шалгах ёстой шүү. Манайхаа шаардлагатайгүй би маргаас заамар болон тэр бүрх хангаагаар яваад байгаль алсан хулгайч нарын байгалыг харуулъя. Алтаа авахад бид хөгжсөнгүй. Амьдрал удам ядуурлаа. Мянган баяраас ахуулаад харалта казинод авч тушаасаа. Энэ хулгайч одоо энэ тэнд объект бол замбраагүй
Одоо шалга энэ бол миний тооцоосноор сая би энэ дээр нэг хальт биччихээ л. Энэ бол эдийн засгийн гэмтрэг. Мөнгө угаасан гэмтрэг. Мөнгө угаана гэдэг бол бас л энэ эрүүгийн хуулийн дээр байж гин хараа. Мөнгө угаах юм бол 8-аас 20 жилийн ялтай. Дор хаяж баг 10-аас 20 жилийн ялтай. За тэгээд татвараас нуугдсан. Нэгс татвар төлөөгүй. Тэгээ энэ улгаач байгаль орчны эсрэг гэмтрэг үлдсэн. Алсан байгаль нэнд байна. Тэр попул ямар юм гэлээ энэ дээр гарч ирсэн хараа. Би яагаад одоо хоригдож байгаа хүнийг муугийг үзэж байгаа юм шиг яриад байна гэвэл эннээс болж бүхэл бүтэн айлын амьдрал сүрээд авгаатайгаа энэ гэж нар мандах гэж ах шоронд явлаа. Авгаа нь 10 жил, нар мандах 5 жил. Тэгэхээр хүний мод үзсэн хулгайч өөрөө ингэ явах өдөр ирдэг юм байна. Өнөөдөр бас бүх сайтаар хулгайчаараа баяж барьжаар гэдэг шиг өөрөө хүнээс тэр өргөн чимпа гэдгээс $5 сая зээлэнгүүтээ лиценз өгнө гэж шаагаад өгөлгүйгээр тэгээд нөгөө хүн чинь $5 сая алдчихаа зүгээр суухгүй цагдаад гомдол гаргацсан. Энэ дээр гогрогч 80 юм гарч ирэх хулгайч тэр заа юу. Тий. Тэгээ байгаль орчны эсрэг гэмтрэг татвараас нуугдсан. Тэгээд алтаа банкнд тушаадгүйгээд 4-5 зүйл анги байх хэвээр. Энэ дээр би анхаарлаа хандуулна. За юу. Ийм л бузартай хулгайч нар Монголын байгалыг аллаа. Ийм л бузартай хулгайч нар нөгөө эх орон шиг дүртэй хідэн хулхины хулгайч нарыг шантааччингуудыг тэжээдэг. Ийм л хулгайч нар өнөөдөр энэ шантаачны шар мэдээний сайтуудыг тэжээж штэ бодтоо. Тэр ямар Монгол зонгол гэлээ манай Монголын нэрийг барьдсан гівтэй цинкрүүд тэр ямар даяараа Монгол зонгол чивлээ. Тэр босоо мосоо гиссэн Монгол зонгол гиссэн хулгайч нар бол ерөөсөө зүгээр алтны ургаахныг бузар хийж байгаа үйлдэлийг очиж ингээл барьцаалаад эднэрээ санхүүждэг байхгүй. Ингээл байгаль алуулсан. Өнөөдөр уянга алуулсан. Уянгыг алсан хулгайч нутгаа бузарчаад нутгийн буян гэд нэр өгсөн шааж нутгийн бузар. За манай Баян Онгор аймгийн тэр жаргаланд энэ тэрийг алаа хийсэн. Гурван булгийг алдсан. За тэгээд одоо булганы бүрг хангааг алчлаа. Заамрыг алчлаа. Одоо сэлэнгэд тэр шилэн цогоо орилоо лээлээ. Бас алж штэ модон дотор орцсон. Тэгээд өмнөх үеийн тэр сахал цогоо могоо үлөө. Экологийн цагдаагийн дарга нартаа холбоотой тэр сахал цогоо хулгайчд бараг солонгосоос хоолой зөөл гэж иддэг юм ярьсан гэсэн штэ. Хагартлаа баядсан гэсэн хагал. Одоо энэ минийг одоо шалгах ба. Энэ хууль сахиулагчдыг шалгах нэхэр зэрэг АТ-г шалгах албан тушаалчдуудыг. Тэгэхээр энэ бол үргэлжилсэн үйлдэлээр бол батны ялтай. За маргааш нөгөөдрөөс бүрг ханга явж ийн хулгайчийн бусрыг харуулъя да. Энэ навшиг гिचэл орохоос өмнө жоохон байгаль орчноо хамгаалаад яваат. Их орноо хайрлаад. Одоо COP17-г болж байна. Энэ хулгайчдын алсан байгалийн эсрэг одоо Монгол улс 300 тэрбумаар COP17-г зохион байгуулж байна. 300 тэрбумаар байгалыг хий алсан байгалийн алд орчид хэдэн алтны хулгайчд алсан. Фоксын холбооны ерөнхийлөгч багтаа энэ хулгайч дансанд нь байсан бүх мөнгийг аваад хэдэн хулгайчдаас заллий хийгээд говьлаа. Хэдэн хулгайчдтай нийлээд хэдэн хүмүүсээс ханд өгсөн мөнгийг аваад заллийг явуулсан энэ хулгайч заяа. Тий энэ ч одоо өмнөх би бол тухай санаж явлаа. Энэ ч одоо бас Нямбаатрын нэрийг өрөө шаагаад идэх гэж байна шүү бас. Эний ихшмэгч бол нямтаа муудахгүй хүн бол та нар бити давраад байгаа энэ төр шаадаг гэж байгаа. Энийн одоо мөнгө угаасан тэр байшин барилга руу угаасан замбрааг олон байшинтай тасарсан. Сүүлийн 3 жил дансаар нэг их 80 төгрөг орсон. Татвар төлөөгүй энэ хулгайч. Олборсон алдаа Монгол банкнд тушаагаагүй. Тэ. Энэ бол одоо тэгэл энэний одоо Монгол банкнд тушаагаагүй алтыг дандаа хэлээр контрабандаар гардаг тийм гэмтэргийн шинжтэй үйлдэлийг өдөөс суулгаач. Лүн суманд очооч л гэж. Яг хариуцлагатай уулуурханууд бас бий л дээ. Тэ? Энд чи хариуцлагагүй ингээд алаа хийцэн байна араа. Нөхөн сэргээгээгүй. Харал та. Ингээ алаа хийцэн хулгайч чинь. Ингээ алаа хийцэн. Байгалыг ингээ алдсан хараа. Нэг зөвхөн сэргээгээгүй. Одоо жишээ нь энэ хавийг ухсан болвол энэ дээр шим төрсийг насгаад нөхөн сэргээгээд дараагийнх нь орох хэвээр. Мөн үү? Энэ рүү. Энийг ухахтаа ийш нь булаад тэгээд ийш нь булаад ингэж явдаг юм гэсэн шүү дээ. Туулгын дээр нараа. Ингээ бүр гүн рүү энэ хизээс нөхөс сэргээгдэхгүй. За ингэж алсандаа энэ байгалийн алуурчин. Тэгээд дээрэс нь бас үүлийн үр гэж ингээд энэ нөхөр одоо
шоронд орсон одоо нар мандахын араас энэ нөхөр явна. Батны. За нар мандахын гохирлыг барагдуулж нар мандахыг магадлангаар шоронгоос гаргая. Мөн овштой би нар мандах ингэцэн тэгцэн их хэлүүлс их тоосаараа одоо энэ попл дээр ингээд Нямбатартай холбоод хотын даргын нэрийг барьж ловер хийдгүү гэд ингээд. Ягаад гэвэл манай хоёр ч ингээд Фоксын холбоогоор холбоотой байх л да бодвол байсан ойлгомжтой. Ийм л хулгайчтай ийм болсон шүү. Өнөөдөр сайтуудаар битүү энэ чамбаг гүвчих. Чамба нөрхөн гэд нөгөө хоолны газар ажиллаулдаг шүү дээ. Ерөнхийлөгчтэй холбоол, ерөнхий сайттай холбоол. Тэ. Чамбаг битүү гүвчил. Бүх сайтуудаар амар. Өнөөдөр ингээд 2 цагийн өмнө аваа мөнгөтэй болгаач байна. Тэ за юм байна. За маргааш нөгөөдрөөс одоо өнөөдөр хардаа гадны хариуцлагатай хөрөнгө оруулалтыг бол монголчууд дэмжиж хөгжнөө. Гадны хариуцлагатай хөрөнгө оруулалтыг. Гэтэл бас дотоодын хард айсангууд чинь худлаа эх орончийн нүр зүйсэн хулгайч нарын галхавчин доор байгалыг алаад дуусгацсан шүү. Монгол орны өнөөдөр одоо олон гол гориг ширэгж байна. Тий. Сэлэнгэд бол зүгээр дуусгаж яах гэж байгаа юм чи. Тий. За энэ бензин тос нь олдчихвэл яммаар байна. Маргааш өдрөөс гайгүй болж л байгаа юм шиг байна да. Явнаа хулгайч нар руу. Тэгээ боддоо одоо ингээд 24, 23, 25 онуудад ган зөргийн олборсон алт нь 250 кг. 250 кг-ыг тухайн үеийн ханшаар 1 кг-ыг 180 саяар бодохоор 45 тэрбум. За ёо. Ийм л байна да. Тэгээд энэ яг нарийн ширээ юм би сайн мэдэхгүй. Тэр одоо хоорондоо яагаад ингэ алалцсан бодвол би бол өрхөн чимбаг 5 сая доллараар ган зөргөөс юу аваад лиценз авах гал лицензэн дээрээ чимбаг тонгорцсон гэж сонссон. За яг хөө тэр нэг морзоор үйдэг хингэлээ. Золгоо нэг казино тоглоо яваад байдаг юм чинь. Их хоёртай нийлцээ. Их хоёроор морь үйдэг юм билээ. Туучи. Тэр мэртэй бол хамтарч ухуулж ирсэн. Өөрөө бол нэг техник байхгүй булгаач. Дандаа хүмүүсийг оруулж ухуулаад одоо хүмүүсээр хөрсөө болвол одоо жишээ нь энэ том гүнзгий одоо нөхийг биш та ухахад хараа. Одоо энийг ухахад биш та. Дор хаяад 10-20 тэрбум төгрөгөөр ухна. Мангар том техникээр ухдаг байхгүй юу? Ухуулж байгаа л яг алтандаа хүрээд ирэхээр хужаагаан зөрөг хөөгө гаргацдаг заа юу. Тий. Олон хүмүүсийг тонгорсон. Олон хүмүүс ганц зөрөгтэй хамтарч ажиллая гээл зээл аваад 10-20 тэрбум төгрөг, зарим нь бүр 40-50 тэрбум төгрөгөөр хөрсийг хуулаад яг юмдаа үрж яхад хөөж гаргаад дараагийн үнийг оруулаад 50-50-аар тохирол алтаа шууд бэлэн хөрс уулзал алтан дээр 50-50 байдгаа тохирно шүү дээ. Ингэж шааддаг юм энэ ганц зөрөг гэж төвөр чин байгалийн халуурчин. Ашгүй энийг одоо хууль хяналтын байгууллагын гүйцэтгэх ажиллагаа явуулаад далд хийчих. Тий. Жинхэнэ хүний муудсан хулгайч. Энээс олж одоо боддоо эмэгтэй хүн 10 жилийн ял авсан. Нөхөр нь 5 жилийн ял авсан. Тий. Намайг шоронд хилмигдээ явж байхад би өөрийнхөө нүдээр хараад тий. Бүр уулзаад үг солилцоод машин цуг гавлуулаа явж ийлээ. Дархан бизнес ямар ч бензин очиргүй байна лээ. Дарханаас бензинээ дүүргэж аваад цаашаа хөдөлчих гинэ. За юм байна түр баяртай. Энэ хулгайчийн талаар би байнга лайвдана. За ингээд энэ ч одоо тэр энэ ахын гэр бүлээр нь гомдол гаргуулад залилан үлдэж энээс болж нэг гэр бүл шоронд явсан. Ашгүй өнөөдөр сайтаар ингээд энэ хулгайч өөрөө өөрийгөө гөвж өрсөлдөгчөө гөвж жагаад судлаад үзсэн. Би дээр нэг юуг нь бас шеэрлцсэн байсан амар хүмүүс. За юм байна. Байгалийн алуурчдаас эх орноо хамгаалъя. Байгалийн алуурчнаас болж Монгол улсын нутаг дэвсгэр одоо цөлжиж байгаа. Аргаа аваад Монгол улс COP17 гээд дэлхийн байгаль орчны одоо байгаль орчны төлөө байгаль орчныг хамгаалах тийм олон улсын чуулга уулзалт болж байна.
Манай Монгол бол энэ байгалийн алуурчдаас болж олон байгаль сүрсэн шүү. За юм байна түр баяртай.